За одоо. За бүгдээрээ сайн байцгаана уу? За эхлэхүү подкаст маань нэгэн шин дугаараар та бүхэнд хүрэхэд бэлэн болсон байна. За тэгээд энэ удаагийн дугаараар та бүхэнд ер нь бол хадгаламжийн одоо дараагийн шатанд бид нэр гарах хэвээр. Би бол тэрийг бол даатгал гэж харж байна. Тэгээд нэгэн зочныг урьж авчирсан байна. За сайн байна уу? Сайн байна уу. За тэгээд манай зочин бол Тэнгэр даатгалын за иргэд олон нийтийг хариуцсан захирал тий олон иргэдийн даатгал хариуцсан захирал маань Баатар Болд маань ирсэн байна. За тэгээд Баатар Болд бид хоёр танилцаад одоо ямарчсан нэг карантины гистоц бол нэг 2 сар гарсан болж байна тий. Тэгээд би Баатар Болдоос ер нь бол иргэдийн бүгдээрээ санхүүгийн боловсролын дараагийн одоо алхамыг бол даатгал гэж би бол хөвдөө ойлгож байна. Тэгэхээр даатгалын талаар хоёулаа хүмүүст илүү одоо би ч гэсэн өөрөө суралцах гэдэг ойлголт өгье тий. Тэгээ тийм зорилгоор өнөөдөр ингээд нэг юм чөлөөт маягийн буу халах маягийн тий ийм ярилцлаганд өрсөн шүү. Тэгээд за ер нь бол шууд л хоёулаа өөрийгөө ингээд Баатар Болд хэр удаан хугацаанд энэ даатгалын туршлагын талаар ихлэ сонирхмоор байна. Энэ салбар руу хизээ яаж оров? Тэнгэр даатгалд ажиллахаас өмнө хаана ажиллаж байв тий? Ер нь бол ингээд санхүүгийн салбарт ажиллаж байгаа нь хувьд. За юуны өмнө энэхүү подкастыг сонсож байгаа нийт сонсогч нарт энэ өдрийн мэнд төвшүүлье. Орж оролцуулж байгаад маш их баярлалаа. За би санхүүгийн салбарт 17 жил ажиллаж байна. 17 жил. За тэрний 16 жилийг нь банкнд тэр дундаа хас банкнд ажилласан юм одоо карьерийн туршлагатай. За Тэнгэр даатгал компанид орж ирээд одоо жил хагас ажиллаж байна. За Тэнгэр даатгал, хас банк, хас лизинг, Тэнгэр капитал гэдэг 4 санхүүгийн байгууллага маань Тэнгэр санхүүгийн нэгдлийн нэг групп дотор багтдаг. Охин компани. Тэг групп компанида шилжилт хийсэн юм байна шүү дээ, тийм үү? Тэгээд даатгалын салбар руу ороод жил хагас болж байна. За ямар ч сан мань мэддэг бодвол одоо даатгалын талаар бол жил хагасын хугацаанд иргэдтэй харилцаад тий иргэдийн даатгал руу одоо илүү их бас энэ талын одоо мэдлэг мэдээлэл түгээх бүтээгдэхүүнчлэгийг санал болгож хийж байгаа юм шүү дээ. Би бол шууд ингэж асуумаар байна л да. Одоо ер нь бол даатгалыг ер нь яг юу гэж ойлгох хэвтэй. Энэ бол одоо хүмүүсийн хувьд бол төдийл нэх ахтар мэдэхгүй байгаа тий зүйл гэж би хараад байгаа. Яг хоо зүгээр заавал даатгал энэ төр бол уусаа нэг юм татвар шиг явцдаг учраас хүмүүс бол уусаал төлцсөн тий. Тэгж хардаг. За ганц нэг бол нэг машины одоо зам тээврийн одоо нэг ославар гарах юм бол даатгалаа дууд гэдэг. За ийм хоёр үгээр л даатгал тархинд бууж байна. Тэр ер нь зүгээр даатгалыг яг бид нар зүгээр энгийн төвшөнд тэгээ юу гэж ойлгох хэвтэй. Яг гол одоо тэр нэг чухал мессежээр тайлбарчвал нэг олон бишээр те 1 2 3 жишээгээр тайлбарлал бид нар даатгалыг ингэж харах хэвтэй гэдэг зүйл юу байна? За ер нь даатгал гэдгийг маш товчоор хэлэх юм бол альва гинтийн санаандгүй эрсдлийн улмаас тухайн хүнд, тухайн айл өрхөд их хэмжээний санхүүгийн төлбөр зардал гарч ирэхтэй. Тэрнээс болоод айл өрхө одоо санхүүгийн дарамтанд орох. Энэ эрсдлээс хамгаалахын тулд хүн төрөлхтөн түүх хугацаанд хөгжүүлж гаргаж ирсэн нэг шийдэл нь даатгал байдаг. Эрсдэлс гарах юм бол эрсдэл гарлаа тий. Эрсдэл гарсны дараа дандаа санхүүгийн үр дагавар дагаж явждаг. Тэр эрсдлээс улмаас төлбөр мөнгө гарч ирдэг тий. За тэр нь айлын одоо Монгол өрхнийг сая 500 мянган орлоготой сардаа тий ийм дундаж айл дээр 10 сая төгрөгийн машины засвар гэж гараад ирвэл яах вэ тий. Гал төмрийн эрсдэл гэдэг ч юм уу эрүүл мэндийн янз бүрийн эрсдлүүд гараад ирэхэд тэр маань тэр айлд асар их хэмжээний дарамт болдог. Энэ дарамтыг одоо даатгалын компанид шилжүүлж байгаа гэсэн. Өөрт ирэх дарамтаа даатгалын компанид даатгаад за ийм хэрэг надад болвол танаа хариуцаараа гэдэг. Эрсдлийг даах хэрэгтэй юм байна тийм үү? Яг л нэг хадгаламж шиг. За тэгж ойлгож болно. За өөр нэг жишээ гэвэл одоо бид бүгд 10 жилийн сургууль, ихтэй сургууль, эргээд ажлын байран дээр гарчлаа гэхэд нэг юм хамт олон дандаа үүсч явдаг те. Тэр хамт олонны дунд ийм мөнгөн хоримтлал үүсч явдаг. За сар болгонд хэдэн төгрөг ангийн санд хийгээрэй, хамт олонны фондод хийгээрэй гэл. Тэгээд тэр мөнгийг хизээ ямар үед ашигладаг вэ гэхээр зэрэг хин нэгэнд нь хорим найр, баярт ёслол үйл явдал болдог ч юм уу. Эсвэл өвчин зовлон одоо янз бүрийн ажил явдал боллоо гэхэд нөгөө ангийн фондоос хамт олонны фондоос
нөгөө хүмүүстэй тусламж олгож өгдөг те. За тэгэхээр энэ фондод мөнгө хураалгаж үзээгүй. Эргээд баяр жаргал зовлонгийн үед мөнгө авч үзээгүй хүн их ховор байдаг баг. За энэ бол жижигхэн ийм бүлэг хамт олонны хувьд байдаг. Даатгалын нэг энгийн хэлбэр юм уу та. За энийг ингээд томруулаад нийгмийн хувьд аваад үзвэл энэ маань даатгал гэж болчихж байгаа. Тэгэхээр даатгал гэдэг бол олуула хамтаараа цуглаад тодорхой нэг ийм сан бүрдүүлээд тэр сангаас хин нэгэнд нь эрсдэл гарахад тэрэндээ тусламж үзүүлдэг. За тэрийг нь удирдах байгаа энэ хууль ёсны байгууллагыг нь даатгалын компани гэдэг. Их энгийнээр тайлбарлал одоо нэг ангийн фонд шиг тий улс орны хувьд бол бидрийг нэг анги болгоод тий харах гэдэг шүү дээ тийм үү. За ямар ч сан тэгвэл даатгал бол бидний санхүүгийн эрсдлээс за одоо жишээлбэл сүүлд одоо энэ санхүүгийн эрсдлийг хоёлоо жоохон зүгээр боддог кейс болгоод буулгая гэвэл ямар одоо жишээ байна зүгээр наацхын одоо иргэдтэй харилцаж байгаа хамгийн сүүл тохиолдсон одоо жил хагасын хугацаанд ажиллаж байхад ингээд өөрийн чинь санаанд сэтгэлд ингээд буусан яана одоо би энэ салбарт ажиллаад тэр даатгал гэдэг чинь энэ хүнд ингэж өрөөгөөж өгч штэ тий ийм том тус болчлоо тэр буцаад та нарт магадгүй талархал илэрхийлжсэн ч үгүй юм уу тий. За би 3 жишээд ордъё гэж бодож байна. Яг хоёул нэг гол нэг ганц нэг жишээ дээр л байв тий. За тэгээ. За жишээлбэл хүмүүс банкнаас зээл авч үзээгүй хүн бараг байхгүй бах тий. За тэгвэл би нэг жишээ санаж ин л та сая нэг орон нутгийн нэг харилцагч маань гинт зүрхний одоо шигдээс гэж ярьдаг те ийм өвчнээ улмаас нас орчиж байгаа. За тэгэхэд тэр арга гэрт бол асар хэмжээний гар цохрол болж байгаа шүү дээ те. За өө гашуу болоод дууслаа гэхэд араас нь нөгөө банкнаас авцсан зээлийн асуудал хөндөгдөж гарч ирдэг. Яг үнэ. Тухайн хүн тухайн банкнаас авсан зээлийг дагсан зээлдэгчийн гинтийн ослын даатгал гэж байдаг. Тийм даатгалцсан байсан. За тэрийг арга гэрийнх нь олж мэдээд манад одоо хандсан байгаа. За тэгээд бид нар тэр ухаан хүний одоо тэр нас барсан шалтгаан эмнэлгийн дүгнэлт бичгийг үзээд яг нөгөө даатгалын гэрээнд заасан эрсдэл мөн байсан учраас зээлийг нь төлж барагдулсан байна. За энэ бол одоо даатгалын хамгийн ойрхны сая өөрт ч юм болсон танай компаниар бас үйл явдлаа шүү дээ тийм үү? Сая энэ он гараад нэг тийм жишээ байна. Иймэрхүү зүйлсүүд өдөр болгон л тохиолддог л да. Өдөр болгон ийм кейсүүд гардаг байна. Тийм. Тэгэхээр тэр даатгал хэрвээ тэр даатгал байгаагүй хэлсэн бол тий. Одоо жишээлбэл тэр өөр зээл айлд үлдэх нь шүү дээ тийм үү. Гэтэ саяны тэр даатгал одоо гинтийн ослын даатгал бол заавал даатгал уу? Энэ бол сайн дур их. Сайн дураар хийсэн. Банкнаас зээл авж байгаа хүмүүс бол би тэр гинтийн ослын даатгалыг хийлгэмээр байна гэх юм бол банкнд хамтарч ажилладаг даатгалын компаниудынхаа тэр үйлчлэгийг санал болгоод. За хоёлаа нөгөө нэг юу руу хорё. Дотоод тэр сайн дурын даатгал заавал даатгал өөр ч одоо ямар ангид ангилал байна. Ер нь их энгийнээр ангилчвал одоо ийм хэдэн ангиллалыг даатгалын үйлчлэгчнүүд байна. Энэ нь болохоор та нар хүссэн үсэг одоо улс бол яг нөгөө татвар шиг авнаа. Сайн дурынх нь бол нэг ийм байдаг юм а гэдэг юм юу гэж болдог. Юу гэдэг вэ? За ер нь бол одоо бид юуг даатгуулж болох вэ гэдэг асуулт ихлэ гарч ирж байгаа. Яг үн тийм. За тэгэн гууд үндсэнд нэг 3 ангилж болно. 3 ангилна. За нэгдүгээрт тухайн хүний амь нас, эрүүл мэнд, гинт одоо янз бүрийн өвчин зовлон одоо эрсдлийн улмаас амь насаа алдах ч юм уу, эрүүл мэндээрээ хохирох ч юм уу тийм. За маш чухал даатгал тийм. Энэ бол нэг номерын одоо ангилал байж байна. Тэгэж энэний бүр зардал санхүүгийн асуудал ч гэсэн бүр өндөр. Одоо хүний амь насыг үнэлэх гээд шүү дээ тийм үү баг тийм. Яг үнэ. За хоёрдугаар төрөлд бол хүн юу даатгуулж болохгүй л одоо амьдралынхаа турш бий болгож байгаа тэр баялаг, эд хөрөнгөө даатгуулж байгаа. За хөрөнгөний даатгал. За тэрэнд нөгөө машин, байр одоо юу гэдэг те. Тэр хөрөнгүүдээ даатгалж болно. За гуравдугаарт нь хүн нийгэмд амьдарч байгаа учраас бусдтай өдөр тутамдаа харилцаанд орж идэг. Машин жолоодж явж байхдаа, ажиллаа хийж байхдаа одоо ингээд янз бүрийн байдлаар бусдтай харилцаанд ордог те. Энэ явцдаа хин нэгний амнаас эд хөрөнгө, эрүүл мэндэд хохирол учруулах тийм магадлал байдаг. Чи жолоо барьж явж байгаад бусдын машиныг мөрөгчдөг ч юм уу тий. Ажиллаа хийж байгаад бусдад хохирол учруулдаг ч юм уу тий. За энийг болохоор хариуцлага гэж ярьдаг. Бусдын өмнө хүлээх хариуцлага. Тэгэхээр ийм 3 зүйлийг хүн одоо даатгалын компани даатгуулж болно гэсэн үг. За тэгээд улс орны хувьд аваад үзвэл бидний хувьд одоо жишээл нийгмийн даатгал гэдэг ажилтаа байж байгаад ажлын байргуу болчвол нийгмийн даатгалаас
төлбөр авдаг шүү дээ тий. За тэр бол нийгмийн даатгал байна, эрүүл мэндийн даатгал гэж байна тий. Улс орны хэмжээнд одоо ард иргэдтэй заавал даатгуулахыг шаарддаг энэ одоо хуульчилсан даатгал байна тий. За яг хувийн арилжааны одоо даатгал гэж ярьдаг. Хувийн компаниудын үзүүлдэг даатгал дотроо энэ гурав дотор нь хариуцлагын даатгалыг албан журмаар хийж байгаа. Жишээлбэл жолоочийн хариуцлагын даатгал гэдэг. Хариуцлага нь бол албан журмаар. Энэ заавал даатгал. Заавал хийн. Та машин барьж байгаа бол машин жолооддог бол заавал энэ даатгалыг хийх ёстой. Сайн дурын даатгалууд нь бусд нь хамаарна. Одоо жишээлбэл та машинаа даатгуулах уугүй юу? Энэ бол тухайн хүний сонголт. Орон байраа даатгуулах уугүй юу? Тэр хүний сонголт тий. Дараа нь эрүүл мэнд гинтийн одоо осол аваараас өөрийгөө даатгуулахгүй гэдэг бол тэр хүний өөрийнх нь сонголт байж байгаа. Тэгэхээр тэрийг бол сайн дурын даатгал. Тэгэхээр ямар ч сан даатгалын 3 үндсэн хэрэгцээ шаардлага 3 үндсэн бүлэг асуудал яригдэж байна. Харин даатгалын одоо тэр хэлбэр нь болохоор сайн дур болоод заавал гэсэн 2 англи тийм үү? Аха. За ямар ч нэг ийм л ангилалтай байдаг юм байна. Тэгээ бид нар ч одоо даатгал ихлээр л одоо саяны нэг улсаас авч байгаа даатгалыг хараад байдаг. За тэгвэл нэг ийм одоо би бол бас тэгжэл харж ийсэн. Ер нь ингээд одоо сайн дурын даатгалыг ярэ. За улсад өгж байгаа даатгал болохоор хүмүүст яг бас нэг ийм доголдол үсэж гэдэг юм уу? Нөгөө нэг даатгалын компаниас нь мөнгө нь орж ирэхгүй болдог ч юм уу? Ингээд хашраадаг ч юм уу те ингээд одоо манайхан бол нэг гялсал дансанд байгаа мөнгөө шууд ингээд авчдаг юм шиг л даатгалын компани чинь харилцаа үүсэж байгаа гэрэн дээр өгж байгаа зүйлүүд байгаа шүү дээ. Тэнгууд өө ингээд мөнгө өгөхгүй байна тий. Тэгэхээр нөгөө бид нар чинь надад өөрсдөө хохирогчийн сэтгэл зүгээр хараа шүү дээ. Тий. Эдгээр надаас мөнгө авч авчаад өгөхгүй. Хэрэг гарахаар өгөхгүй тий. Тэгэхээр энэ даатгалын компани хэрэг байхгүй юм шиг үү тий. Тэгэхээр ингэж нэгдүгээрт хардаг одоо хүмүүс байгаа. Нөгөө талаар хэм бол би одоо жишээлбэл ингээд сайн дурын даатгал төлөөд байгаагаа аль нэгэн компани ингээд хийжээгээд байгаа юм шиг бодоод тий. Би өөр авахгүйгоос хойш гэдэг тий. Тэгэхээр ер нь бол ингээд энэ даатгалыг хүн ер нь яаж харах хэрэгтэй бэ? Одоо ингэж бол нийгэм бол харж байна. Магадгүй одоо би ч гэсэн нэрээ одоо ингээд би одоо ингээд өөрөө хариуцлагатай айтах яваад ах юм бол заавал ер нь даатгал хэрэг байгаа юм уу? Тэ. Тэгвэл энэ нөхцөл дээр энэ улс орнууд ч юм уу энэ хүмүүс яагаад ингээд даатгалыг ингээд өгдөг? Тэг энийг энэ одоо бизнесийг тэ энэ одоо арга зүйг хөгжүүлж чадсан юм бэ тэ. Иргэд нь бол нэг ийм ойлголттой байгаа гэдэг. Цаана нь бол одоо даатгалын компани чинь улс оронд бол бусад улс оронд хөгжөөд байдаг. Энийг ер нь яаж харах хэрэгтэй? Тий. Одоо жишээлбэл хоёулаа саяны сайн дурын болон албан журмын даатгалтаас албан журмын даатгалыг нь хүмүүс хүн болгон одоо авдаг даатгал дээр нь жишээ аваад ярив тий. Монгол улсад зэгийн хэмжээгээр нийтдээ 630 мянган жолооч даатгал хийлгэсэн байна л 2020 оны байдлаар. 630 мянган жолооч. Тий. За тэгээд тэр хүмүүсийн төлсөн нийт мөнгө нь нэг 30 эдэн тэрбум төгрөг болж байгаа. 35 тэрбум. За энэ бол бүр Монгол улсын хэмжээнд төлбөр тий. За эргээд энэний 52%-ийг нь нөхөн төлбөр байдлаар олгосон байна. За. Тий. Тэгээд тэр чинь нэг 16 тэрбумыг нь буцаа нөхөн төлбөрлөө өгсөн. Тий. 30 гаруй мянган одоо жолооснорт гэсэн үг тий. За тэгэхээр 630 мянган хүн даатгуулаад 600 мянган хүн яагаач вэ шүү дээ. 30 мянган хүн ямар нэгэн байдлаар бусдын тохиролж уучлаад нөхөн төлбөр авсан байна шүү дээ. Тийм ээ. За тэгэн гол нөгөө цаана байгаа 600 мянган хүн дээр яг саяны асуулт чинь гарч ирж байгаа. Би яагаач вэ шүү дээ энэ жил. Тэгээ миний өнгөрсөн жил төлсөн даатгал чинь зүгээр дэлхийн нэгний тижээгээд байгаа юм биш үү те. Яг үнэ. Тэгэхээр 600 мянган хүн нь бол гомдолтой. 30 мянган хүн нь болохоор бас ч гэж ямар газар даатгалд хамрагдсан юм бэ гэж бодсон байна тий. За тэгэхээр энийг бид нэр яг ингээд би юм аваагүй юм чинь би хохироод байгаа юм биш үү гэдэг өнцгөөс харж болно л да. Гэхдээ бас арай өөр өнцгөөс харвал бид нар нэг харах өнцгөө өөрчилвөл бас нэг өөр дүгнэлт хийж болох 5% юм байна тийм үү? 5% нь юу авсан юм тий. За тэгээд жишээлбэл одоо нэг Б английн тээврийн хэрэгсэлж олооддаг хүний хувьд нэг дунджаар 50 мянган төгрөгийн төлбөр жилдээ төлдөг л дээ албан журмын даатгалд дунджаар аваад үзвэл. За тэгвэл энд ямар асуудал яригддаггүй зэрэг тэр нөхөн төлбөр авж байгаа жолооч биш тэ. Тэр хүн чи өөрөө авдаг байхгүй. Тэрний цаана гим зэмгүй явж исэн хүмүүс хохирцсан байдаг байхгүй. Тэр хохирогч нарын хохирлыг барагдуулж байгаа. Тэ тэгэхээр бид нар чинь ингээд нийгмээрээ нэгдэж нийлээд тодорхой нэг юм
түрүүний ярьдаг ангийн фонд гэдэг сан бүрдүүлсэн байгаа шүү дээ. Гэтэл нийгмийн маань хаа нэгтээ хин нэгэн санамсар болгоомжгүй улмаас бусдын амь насыг хохироцсон байдаг. Бусдын эрүүл мэндийг хохироцсон байдаг. Эд хөрөнгийг хохироцсон байдаг. Тэгэхээр таны нөгөө жилдээ төлж байгаа 50,000 чинь танд эргэж ирээгүй ч гэсэн энэ бидний амьдарч байгаа нийгэм донд хин нэгэн хүнд одоо үр өгөөж өгсөн байна. Хохирогч болцсон амь насаараа хохирсон хүмүүсийн ар гэрт нь нөхөн төлөв байдлаар очиж гин. Эсвэл эрүүл мэндээр хохирсон хүмүүсийн эмчилгээний зардал болоод очиж гин. Эсвэл эд хөрөнгөөр хохирсон хүмүүсийн тэр хохирлыг барагдуулахад юу яж гин те. За ийм байдлаар та нийгэмд хувь нэмэр оруулж гин гэж харах хэрэгтэй. Нэгдүгээр шүү дээ. Хоёрдугаард болохоор одоо нийт цугласан мөнгөний 52% нь тийм байдлаар төлөгдсөн байна шүү дээ. Үлдсэн 48% нь яасан бэ гэж. Тэгэхээр энэ одоо үйл ажиллагаа явуулахад маш хэмжээний зардал гарч ирдэг тий. За энэ зардлыг санхүүжүүлж байгаа. Даатгалын компаниудын, даатгалын зуучлагч байгууллагуудын, төлөөлөгч гэдэг энэ оролцогч байгууллагуудын одоо үйл ажиллагааны зардалд явж байгаа. Дээрээс нь тодорхой хэмжээний дүн нь даатгалын компаниудын даатгалын нөөц сан гэж болж явж байдаг. За тэр нөөц сан гэдэг нь дахиад санамсаргүй гинтээ эрсдэл гарахад төлөхөд бэлэн тийм сан байж байгаа гэсэн үг тийм. Тэгэхээр тийм байдлаар явдаг тэр нөөц сангаа одоо банк ус санхүүгийн байгууллага дээр хадгаламж хэлбэрээр байршуулдаг. Эсвэл хөрөнгийн зах зээл дээр хөрөнгө оруулалт хэлбэрээр одоо байршуулсан байж байгаа тийм. Энэ маань эргээд улс орныхоо эдийн засгийг одоо явуулахны бас нэг хөшөөрөг нь болж өгч байна. Санхүүгийн зах зээл дээр тийм. Нэг ийм зүйл сонирхол татж байна. Яг саяны энэ яриан дээрээс тэгвэл Монголын даатгал тийм одоо яг энэ санхүүгийн зах зээл дээр хаана явж байна. Монголд одоо ингээд санхүүгийн одоо банк гэдгийг бол хүн болгон мэдж байна тийм. Бүр банк усыг ч мэдж байна тийм. За тэгээд бас хөрөнгийн зах зээл хөрөнгийн бирж тийм. Хувьцаа эзэмшиж байгаа хүмүүс байна. Энэ бас нэг хөгжиж байна гэж үзэж байна. Даатгал ер нь хаана явж байна. За банкны сектор байна. За тэгээд дотор нь түрүүний ярьдаг хөрөнгийн зах зээл, тэгээд банк ус гэдэг ингээд байна. За энэ хамгийн ихнийх дээр нь харах юм бол энэ 2019 оны эцсийн байдлаар Монгол улсын нийт санхүүгийн секторын 94%-ийг нь банкуд бүрдүүлж байна. За Монголд бол ерөөсөө маш ашигтай, маш өндөр санхүүгийн хэрэгэлт хийж байгаа нь болохоор банк байх нь шүү тийм үү? Тий, ер нь бол тий активын хэмжээгээр банк бол хамгийн том юу гэж. За тэрний дараа банк ус санхүүгийн сектор. За банк ус санхүү. Тий. Гэхдээ бол энэ банк ус санхүү чинь бас их харагдаад байдаг мөртлөө бас нэг 4.2 юм шүү дээ тийм ээ. Тий. За тэгээд дараа нь хөрөнгийн зах зээл буюу одоо энэ хувьцаа бондын зах зээл гэсэн үг тий. За тэгээд дараа нь болохоор манай даатгалын зах зээл байна. Хадгалан зээлийн хоршоод бол тодорхой хувийг эзэлж 0.6% эзэлж. За тэгээ харах юм бол за банк ус хадгалан зээлийн хоршоо энэ гурав нийлээд ерөнхийдөө зээл хадгаламжийн үйлчлэгээ гэсэн үг шүү дээ тий. Нөгөөх нь болохоор даатгал бол 0.9%. 1% ч өрөөгөн тий. 1% өрөөг. Хөрөнгийн зах зээл 0.4% гэсэн ийм статистик харагдаж байна л да. Тэгэхээр эндээс юу гэж дүгнж болох вэ гэхээр зэрэг би зүгээр нэг тоо харсан юм л да. Монгол банкны одоо мэдэн дээрээс бүх арилжааны банкудад байгаа хадгаламж хэдэн төгрөг вэ гэдээ аваад үзэхээр нэг 16-7 тэрбум төгрөг байна. За хадгаламж нь банкудад байгаа хадгаламжууд. Тэгвэл даатгалын компани хураамжийн орлого буюу хүмүүсийн даатгалдаа төлж байгаа мөнгө нь хэд юм бэ гэдээ аваад үзэхээр нэг 300 орчим тэрбум төгрөг байна. Тэгэхээр юу гэсэн үг вэ зэрэг одоо хувь хүн дээр тэрийг буулгаад ирэх юм бол одоо бид хоёр банкнда нэг сая 500 мянган төгрөгийн хадгаламжтай. Тэгсэн мөртлөө даатгалдаа болохоор нэг 30 мянган төгрөг төлдөг гэсэн жилдээ. Жилдээ. Банкнд сая 500 мянгатаа даатгалд 30 мянгаыг л төлдөг гэсэн. Ийм тоо харагдаж байгаа юм л да. Яг баг энэ харьцаа харагдаад байгаа юм шүү. 1% тэгэхгүй тий. Тэгэхээр ч ерөөсөө монголчуудын дийлэнх нь зөвхөн л жолоочийн хариуцлагын даатгал одоо мөнгө төлдөг. Өөр төрлийн даатгал авахгүй байна л гэдэг. Албан журмаар. Албан журмын тэр л яваад байна. Тий. Тэгээд гинтийн энэ 1% энэ одоо 0.9% энэ хувь дээр юу орж байгаа юм бэ? Эн чинь заавал даатгалууд чинь ороод байгаа. Бүх даатгал ороод юм. Сайн дурмуур нь бүгд ороод. Тий. Давхар даатгал төлж байгаа хураамж орж байгаа. Сайн дурын даатгал, албан журмын даатгал ингээд энэ
даатгалын 14 компани болон давхар даатгалын 1 компани гэдэг нийт 15 компани нийт одоо олж байгаа урамжийн орлогыг харуулж. Тэгэхээр энэ яг уу энэ нэг бол яг уу хоёулаа энэ нэг юм статистик дээр нэг ганцхан зүйлэл би гайхаад байна л та. 94% банк одоо жишээлбэл ийм хэмжээний активтэй тий. Эн чинь бол бизнесийн бүхэл санхүүгийн одоо нөөц боломжоо харуулж штэ. Банк бол хөгжиж байна. А банкны цаана банк бол өөрийнхөө мэдээж бас даатгаж байгаа. Гэхдээ энэ бол банк бол эрсдэлгүй. Гэтэл иргэдийн хувьд хараад үзэхэд яг иргэдийн мөнгө бол банкнд байгаа. Гэхдээ иргэдийн мөнгийг хамгаалж байгаа зүйл байхгүй гэж харагдаад байна л да. Банк бол өөрийгөө бол хамгаалуулчихж байгаа шүү дээ. Банк хэрвээ ямар нэгэн одоо асуудалд орох юм бол банк чинь даатгал энтертэй явж байгаа тийм. Банкыг бол хэн харж байгаа юмс байгаа. Би бол даатгалыг хараад байна л да. Яг нэг иргэн өөрийнхөө мөнгийг банкнд л итгээд оруулсан хадгаламж хэлбэрээр байлгуулж байгаа. Гэхдээ тэрийг ингээ хамгаалах юм даатгалын систем, цаана эрүүл мэндийн асуудал, түрүүний яриад байгаа тийм хариуцлагын асуудал гэдэг аюул олон асуудал дээр яг иргэн талдаа бол юм хамгаалт байхгүй юм гэдэг гэж харж болох уу? Ер нь бол нөгөө түрүүний эхний асуулт руугаа даатгал гэж юу юм бэ гэхээр чи эрсдлээс бий болж байгаа санхүүгийн томоохон зардлыг хамгаалдаг шийдэл гэдэг байгаа шүү дээ тийм. Тэгэхээр бид жолоочийн хариуцлагын албан журмын даатгалаас өөрөөр ямар нэгэн гинтээ эрсдэл болоход хамгаалтгүй байна л гэсэн үг. Таны нөгөө лайвууд дээр ярьдаг нэг давхар ам биднэрт хэрэгтэй байна гэдэг байгаа шүү дээ. Тэр ийм давхар амгүй л байна гэсэн үг. Бас нэг зүйлийг анзаархад тэр банкуудын активыг бүрдүүлж байгаа тэр их хадгаламжийн дунд яг иргэдийн хадгаламж хэрэг байдیں۔ Гэт аваад үзэхээр бас бага байдаг шүү дээ. Худалдаа аж үйлдвэрийн танхимаас хийсэн судалгаагаар нийт иргэдийн 72% нь ямар нэгэн хадгаламжгүй байна гэдэг ийм судалгаа гарсан тийм сайхных тийм энэ чинь өнгөрсөн жил яг жилийн өмнөх судалгаа. За тэгэхээр гинтийн санхүүгийн асуудал тулгархад зүгээр жишээ авал 10 сая төгрөгийн төлбөр гараад ирлээ. Эрүүл мэндийн эмнэлгээний төлбөр ч юм уу. За яг үнэ. Эд хөрөнгөө засаж сайжруулах төлбөр ч юм уу юм. Бусдын өмнө бусдын хохирлыг бараадуулах юм төлбөр гараад ирлээ гэж бодъё л д. Тэгэхэд дундаж Монгол өрх сая 500 мянган төгрөгийн орлоготой дундаж Монгол өрх тэр мөнгийг яаж төлөх юм бэ? Хадгаламж байхгүй. Даатгалд ийм гинтийн эрсдлээ даатгуулаагүй. Тэгэхээр энэ бол аюул том эрсдэлтэй л одоо бид нэр байгаа нь л гэсэн үг л дээ. Санхүүгийн хувьд өнцгөөс хараад үзэх юм бол тий. Тэгэхээр бид нар нэгдүгээрт бол таны хэлж байгаа нөгөө байнга зөвлөдөг хоримтлалтай болох хэвээр. Хоёрдугаарт бид нар ийм төрлийн эрсдлийг даатгалын компани руу шилжүүлэх хэвээр. Тий. Түрүүний одоо би нэг клуб хаус дээр бид нар нэг ярилцлага хийж байхад ер нь бол хадгаламжгүй байснараа та ямар хохирол амсваа гэдэг хилцүүлэг хөвчсөн. Тэрнэр нэг юм ихтэй бүр айлаас ингээд 7-8 мөртлөө гинт аавынх нь одоо өвдгөөр ингээд гинт өвдөд. Тэгсэн чинь нөгөө нэг одоо үений хоорондох шингэн хагалгаа их хэвээр байхгүй болсон. Бүр хагалгааны хэмжээнд хэд өгсөн чинь 30 сая төгрөг. Тэгээ эргэн тойрныгаа харсан чинь ямар ч хадгаламжтай байхгүй. Тэгээд яаж хийж яагаад тэгээ байр маараа тавьчихад за тэгээд нөгөө хагалгаа хэлсэн. Одоо тэгэхээр ингээд ямар ч нэгнийх нь байрыг ингээд тавиад хадгаламж одоо аавынхаа тийм ингээд юу яачлаа. Одоо өвчнийг ингээд идгээч одоо эмчилгээ хагалгаа хэлгэчлээ. За тэгвэл надад нэг юм асуулт яг одоо энэ дэр төрж байна л та. Дахиад тэр айлаас дахиад одоо ямар нэгэн одоо хүн гарахад эхний хамгаа шавхацсан. Яаж яах тэд нар хадгаламж. Тэгээ за хадгаламжтай байсан бол яг хуу эхнийхээ хадгаламжийн мөнгөө нийлүүлж хагаад аавынхаа эмчилгээг ажиллаад ээж ч юм уу эсвэл одоо ах トゥ нарт дахиад хамгийн том ахын ч юм уу нэг асуудалд орлоо гэхэд тэдний хамгаалт байна уу гэдэг асуулт үүсэх гээд байгаа. Яг үнэ. Тий. Тэгэхээр одоо яг бидний жишээн дээр харагдаад байгаа зүйл бол хадгаламж бол эхний нэг юм асуудлыг шийдэх хэмжээнд дараагийн асуудал хоёр дахь давлгаараа дэрвэл яах вэ гэдэг. Яг үнэ тий. Энэ дэр бид нар бэлэн үү гэдэг асуудал яригдах гэдэг шүү дээ тийм ээ. Тэгэхээр энэ утгаар бол манайх даатгал дээр бол нэг юм одоо ойлгохгүй байгаа юм уу? Эсвэл энэ даатгалыг бид нар харах одоо өнцөг нэгдэг байгаа юм уу? Иргэдийн боловсролтой холбоотой асуудал юм уу? Эсвэл даатгалын талаархын таньж мэдэх ёстой энэ хугтгун ойлголтууд муу байгаа юм уу? Тэ? Энэ талаас нь бид нар одоо харах ёстой болчиход байна. Би нэг юм асуулт байна. Улсын хэмжээнд одоо дэлхийн улс орнуудын хэмжээнд тэр нь манайх хаана вэ? Бид нар хаана вэ? Тэ? Яг энэ даатгалын тал дээр. Тэ даатгалыг тухайн улс оронд ер нь хэр хөгжилтэй байна вэ? Тухайн улс орны ард иргэд байгууллагууд даатгалаар өөрсдийнхөө энэ эрсдлийг яаж хамгаалж ийн вэ? Тэр хөгжлийн түвшин ямар хаана явна вэ гэдгийг харьцуулдаг хэд хэдэн үзүүлэлтүүд байна. Санхүүгийн хамгаалтай хүн шүү дээ, тийм ээ? Одоо бид нар нөгөө нэг
компьютер толоон дээр бол нөгөө амьтаа гэл ингээд явж байдаг ш. Тэр шиг гадаламж бол нэгдүгээр аим байх нь байна. Даатгал бол хоёрдугаар аим гэл ингээд явах нь ш. Яг тэр шиг санхүүгийн хамгаалтаа аваад ингээд дадлцсан. Тэр нь юу н ямар төвчөндөө явж байгаа гэдгийг үздэг хэд хэдэн үзүүлэлт бий. Тэрний хамгийн одоо эхнийх нь penetration rate гэж ярьдаг. Даатгалын penetration буюу нэвтрэлтийн харьцаа. Тэр нь юуг яаж хэмждэг вэ гэхээр зэрэг дараагийн слайдн дээр явчих. Тухайн улс орны даатгалын салбарынх нь нийт одоо нэг хураамжийн орлого. Одоо таны миний бусад хүмүүсийн төлж байгаа даатгал заавал сайн дур нийлээд бүх даатгалын хураамжийн орлого нь нийлээд бүрдүүлж байгаа тэр жилийн хугацаанд бүрдүүлсэн нийт орлого нь тэр улс орны дотоодын нийт бүтээгдэхүүнийхээ хэдэн хувийг нь эзэлж байгаа юм бэ гэдгээр хэмждэг. За энэ график дээр жишээлбэл энэ 19 оны эцсээр үзүүлэлт Тайван 20.88 гэд тэргүүлж. Тэгэхээр Тайван улсын хувьд энэ 20.88 гэдэг энэ процентын үзүүлэлт нь яг ямар үзүүлэлт вэ? Одоо тухайн Тайваны дотоодын нийт бүтээгдэхүүний 20%-ийг нь даатгалын салбар бүрдүүлдэг гэсэн. Дотоодын нийт бүтээгдэхүүн тий. Аха. За дараа нь болохоор Хонконг 18%-тай, Өмнөд Африк 12%-тай, тэгээд Өмнөд Солонгос 11, Англи 10%-тай гэх мэтчлэн. За тэр доотлол саарл өнгөтөө дэлхийн дунджийг харуулж байна. Канада 7.4 тий. Бараг 5. За дэлхий гэж юм тий. Дэлхийн дундч нь 6%-тай гэж. Зөв. Тий. Тэгэхээр ер нь улс орнуудын хувьд одоо дотоодын нийт бүтээгдэхүүн 100 төгрөг гэдээ аваад үзвэл даатгалтаа төлдөг мөнгө нь 6 төгрөг байдаг аа л гэсэн үг тий. За. Дунджаар даваад үзэх юм бол. Тийм байна. За тэгвэл Монгол ямар байдаг вэ гэж. За 19 оны эцсийн байдлаар Монголын даатгалын компаниудын нийт орлого 198 тэрбум төгрөг байсан. За нийт бүх даатгалын компаниуд. Тий, сайн дур албан журмын даатгалуудын бүх орлого нь нийт 198. За манай Монгол улсын дотоодын нийт бүтээгдэхүүний 37 их 80 орчим байсан. За тэгэхээр 198 37 их 80-та 198 тэрбумыг 37 их 80-та хуваахаар 0.5% гарч байгаа. За энэ ч одоо тэгэхээр бид нөгөө нэг дэлхийн дундч 6%-тайгаа хацуулах юм бол 12 дахин бага байна л гэж харагдаад байгаа юм л да. 12 дахин бага байна. 12 дахин энэ асуудалд анхаарал хандуулахгүй санхүүгийн хариуцлага ирээдүйн аюулдаа занл хийлж байгаа зүйлдээ өөрсдийгөө хамгаалахгүй одоо н алсын хараагүй за юу гэж хэлмээр юм те асуудал тийм байна гэсэн. Тэгэхээр бид бүхний хувьд бол яг хоо Монгол даатгалын салбар хөгжөөд олон жил болж байгаа. Хідээж яг энэ 90 оноос хойш бол ингээд энэ арилжааны даатгал 30 гаруй жил болж байна те. За энэ хугацаанд бол даатгалын салбар мэдээж тодорхой хэмжээнд хөгжил дэвшил гараа явж байгаа. Одоо энэ даатгалын салбарын өсөлтийн хувь нь дандаа нөгөө эдийн засгийн өсөлтөөс айгүй их илүү явж ирдэг. За хоёулаа ер нь бол энэ заавал даатгал, сайн дурын даатгал хоёр. Сайн дурын заавал даатгал бол одоо өссөн үсэг л өхөөсөр арга ухтахгүй бол торгол моргол гэл юм болоод явчихна. Энийг бол ингээд улсаас бол ингээд хүмүүсийг ойлгохгүйсэн чамаагүй хүчээр хэлэх гэдэг. За энэ бол it's okay. Тэгвэл сайн дурын даатгал нь одоо жишээлбэл манад тэр ямар байгаа юм? Ялангуяа иргэдийн. Одоо энэ ингээд 0.5 гэдэг чинь бүр 1% ч хүрэхгүй. Тийм бидний одоо даатгалыг ойлгохгүй байгаагийн зүгээр илэрхийлэмж шүү дээ. Тэгэхээр би яг хүмүүсийг одоо мухаг байна гэхийн оронд бид нар ойлгох хэрэгтэй. Тэгэхээр хоёулаа өнөөдрийн подкастын гол зорилго нь бол ер нь даатгал ягаад энэ хамрагдах хэрэгтэй юм. Яг хоо заавал даатгалыг бол бид нар рекламдах гэхаасаа илүүтэйгээр сайн дурын даатгал бид нэр илүү хамрагдах хэрэгтэй шаардлага хэрэгцээ нь юунд байгаа юм гэдгийг ярих гэдэг. Тэгэхээр ер нь зүгээр яг энэ үзүүлэлтийн ингээд англиас салгаад хэлвэл Монгол сайн дурын даатгал дээр ямар хуваах шиг байна. Танаа одоо үйлчлэгэн дээр бүтээгдэхүүнчлэгийг авч хэрэглэж байгаа юмс. За санхүүгийн зохицуулах хороо гэд байгууллагыг бүгд мэднэ те. За энэ бол даатгал, банк ус, хадгалан зүйлийн оршин хөрөнгийн зах зээлийг ингээд зохицуулж хяндаг төрлийн байгууллага те. За эднийхээс сар улирлаар ингээд тайлан мэдээ гаргаа явдаг. За 2020 оны эцсийн байдлаар гаргасан тайлангаар аваад үзэх юм бол түрүүний хэлдэг жолооч хариуцлагын албан журмын даатгал 600 гаруй мянган хүн даатгалсан байна гэж ирсэн те. Тэгвэл сайн дурын даатгал болох нөгөө тээврийн хэрэгслийн даатгал дээр 60 гаруй мянган хүн даатгалсан. Өөрөөр хэлбэл гудамжинд явж байгаа 10 машины нэг нь сайн дурын даатгалтай, 9 нь сайн дурын даатгал байхгүй байна л гэсэн. 10 хүний нэг нь жоох ухаалаг байна тийм үү? Тий, ер нь бол өөрийнхөө аюулгүй байдалд мөнгө төлж байна. Тий. Тэгээ нөгөө нэг түрүүний хэлдэг
фонд мөнгө төлөөд эхэлсэн. Аха. Мөн үү те? Одоо нөгөө сайн дурын даатгалын албан жирэмчин ялгаагийн дахиад давтаа хэлэхэд бол машины осол боллоо. Та зөвхөн сайн дурын даатгалтай бол тэр ослоос нөгөө машины чинь хохирлыг даатгалын компани төлнө. За энэ болохоор хариуцлагын даатгал. Заавал даатгалаас төлөх юм байна. Тий, та хариуцлага алдаа тэр машинд хохирол учруулчихлаа шүү дээ. Тийм болохоор тэр хариуцлагыг чинь та төлөх ёстой байсан бол тэрийг чинь даатгалын компани өмнөөс чинь төлж байна гэсэн. Гэтэл таны машин өөрөө бас мөргөлдсөн юм чинь бас эвдрэл хэмжил гарч байгаа шүү дээ. Тэр машины чинь тэр гэмтлийг хэн төлөх юм бэ? Тэгэхээр та өөрөө л төлнө гэсэн үг. Хэрвээ нөгөө сайн дурын тээврийн хэрэгслийн даатгалаар өөрийнхөө машиныг даатгуулсан бол нөгөө хохирсон хүний машиныг ч даатгалын компани төлнө. Таны машины засварын зардлыг даатгалын компани төлнө л гэсэн үг те. Хариуцлага гэхэлэр тэр хүн бол санамсаргүйгээр алдаа гаргаад нөгөө хүнд хохирол учруулсан шүү дээ тийм үү? Тэгээд тэрийг цагтаа чиний буруу байна гэж шийдсэн тохиолдолд тийм ээ. За энэ нөгөө нэг байгалийн үзэгдэлтэй холбоотой одоо нэг зам тээврийн ослууд биш үү? Альтрага гулгаа. Энэ тохиолдол нь энэ саяныхаа хариуцлагатай ордог юм уу? Эвэнд ордог. Гинтийн осол гэж ордог. Ялгаагүй л хариуцлагатай орно. Одоо жишээлбэл ингээл хаврын уйлрал өвөл жалгаагүй гинт цас ороод ингээл тийм гулгана. Тийм үед жинхэнэ нөгөө осол авааруудын магадлал аягүй их нэмэгддэг. Тэгэл машинаараас гулсчаал орчдөг. Өвлийн дугуугаа тавьж амжаагүй байж байгаад орчдөг ч юм уу. Эсвэл өвлийн дугуйтай байсан ч гэсэн ингээл альтрага гулгааны үед бол илүү эрсдэлтэй байдаг шүү дээ. За тэгвэл надад асуулт байна. Хоёулаа зүгээр жоохон хэмжээг нь тодорхойлч тий. За энэ заавал даатгал маань бүх асуудлыг шийдчихэд байгаа мó? Эсвэл яг лимит байд юм уу? Энэ дээр ийм байдаг. Хоёр төрлийн лимит байгаа. За B ангиллын тээврийн хэрэгсэл, CD ангилл гэж байгаа. За B ангиллын тээврийн хэрэгсэл дээр суудлын тэрэг 5 сая хүртэл байгаа. 5 сая юм уу? Тий. Тэрнээс илүү хохирол учруулвал тэр чинь жилд улсаас хэдийг авдаг вүлээ? Ер нь бол B ангил дээр дунджаар нэг 50,000 төгрөг, 50-аас 55,000 төгрөг төлдөг. Одоо би ингээд татвар матур даатгал матгалаа ингээд сая төлцсөн. Би чинь хэд хоногийн өмнө төлсөн. Тэр төлбөр дотор явчихж байгаа юм хамт. Тий, даатгал сайн дураа төлсөн бол албан журмын даатгал маань цуг явчихж байгаа тий. Татвар даатгал нь бүгд явчихдаг үстэй. Багцлж явдаг бах тий. Тус-тусдаа төлнө. Татвараа төрийн байгууллага төлнө, даатгалаа даатгалын компани төлнө. Зөв. Гэхдээ тэрийг бол заавал шаарддаг штэ тий. Төлөхийг. Тэгээ тэр маань болохоор 5 сая 5 саяын лимиттэй байгаа. Тий. Нэг жижигхэн одоо прус машинтай. Гулгаж очиод одоо нэг одоо манайх чинь янз янзын машин тоглолцсон ба ш тий. Айгу үнэтэй. Тэгээд нэг ланд ч юм уу за нэг юм сүүлийн үеийн машин мөрөгчлөө. Тэрний чинь гүпүр мөпүр ч юм уу тойл мойлн одоо юу 5 цаашаа болчиход шүү дээ. Энэ тохиолдолд яах юм? Энэ дээр юм байд. Яг сая одоо 3 сард 4 сард надад хэд хэдэн кейсүүд одоо би нөгөө иргэдийн даатгал хариуцсан хүний хувьд болохоор нөхөн төлбөрийн юм дээр гарын үсгч орж явдаг байхгүй. Тэгэхээр тийм кейсүүд байнга орж. Тэгэхээр саяхан бол нэг тийм кейс гарч ирсэн. Бүрүүс ортой залуу нэг ланд 200 очим өргөцсөн. Хохирол нь 30 сая гарсан. За тэгэхээр тэр хүн зөвхөн албан журмын даатгалтай л байсан. 6 жил 5 жилийнх нь хөдөлмөрч татгаламж нь 30 сая бол. За тэг гулгаад очсон. За тэгэхээр гулгаж тэр ланд 200 мөргөцсөн 30 сая төгрөгийн үнэлгээ хохирлын үнэлгээ гарч ирсэн. Тэгэхээр манайх тэр хүнд 5 саяг л төлж байгаа. Үлдсэн 25 саяг одоо нөгөө залуу чи өөрөө төлөхөөс аргагүй болж байгаа. Плюс 20-ыг зараад төгрөхгүй шүү дээ. Төгрөхгүй тий. Плюс 20 одоо бараг 20 юм. За дээдл нь 20 байгаа шүү дээ. Тий. Тэгээ дахиад 5 сая үлдэх нь шүү дээ. Тий. Машина зараад чи. Тий. Тэгэхээр энэ дээр бол яг ийм 5 саяын лимит байдаг учраас нөгөө сайн дурын жолоочийн даатгал гэж бас байгаа. Жолооч хариуцлагын даатгал. Нэмэх нь тий. Нэмж тийм даатгал авч болно. За жишээлбэл манай тэнгэр даатгалын хувьд даатгал гэдэг гар утасны аппликейшн байгаа. Тэрэн дээр 2-3 минутын дотор тэр даатгалыг авч болно. 5 саяас 50 сая хооронд бид нэр лимит тогтооцсон байна. Жишээлбэл за би 30 саяын хохирол учруулчвал ер нь өөрөө төлж асуудалд орж явахаар даатгуулчих гэж бодох юм бол 30 саяын одоо хамгаалт авъяг л 1 хөв буюу 300 мянгыг төлнө гэсэн үг. 300 мянган төгрөг төлөөд 30 сая хамгаалт. За 30 арай тийм том хохирол гарахгүй л гэдэг. 5 сая хамгаалт авчиг бол 50 мянган төгрөг төлнө гэсэн. Дандаа 1 хувиар нэв тийм үү? 1 хувиар явна. Одоо нэг албан журмын даатгалда 50 мянгыг төлчлөө. Дахиад хамгаалт авъяг бол 10 сая хамгаалт авал 100 мянгыг төлөө. 150 мянгаар 15 сая төгрөгийн хохирол буцаж учруулахад айлтгүй болно гэсэн үг тийм. Тэгэхээр албан журмаач төлөөд угаасаа явах нь тодорхой. Хажуугаар дахиад та нэмээд 1% төлчих юм бол 10 сая хамгаалт нь орно шүү тийм үү?
Тэгээ 10 сая төгрөгийн эрсдэл гарахад банкнд их хадгаламжаа аваад өгөх үү? Хадгаламжийнхаа 1 сарын хүүтэд тэмцэх хэмжээний мөнгө буюу 100 мянгаар даатгуулчих уу гэдэг сонголт. Гүт яг үнэ. Бид нэр хийх хэрэгтэй гэсэн үг шүү дээ, тийм. Яг үнэ. Наа чи маш чухал юм ойлголт. Хүмүүст ялангуяа ингээд ойлгох хэрэгтэй. Харин ингээд нэг инженеэр тайлбарлаад хүмүүст ойлгохгүй болохоор түрүүний л нөгөө нэг бодолтойгоо яваад штэ. Би ингээд шулуулах гэдэг те хэрэглүүлэх гэдэг ашиглуулах гэдэг. Гэтэл энэ нийгэмдэр чинь бол бид нар төлөвлөж тооцоож очиж мөргөлдөхгүй штэ. Тийм штэ. Яг үнэ. За тэгэхээр бол бид нар бол ийм эрсдэл саяны жишээг сонсоход бол нэрээ тэр машинач зараад ингээд асуудлаас гарч чадахгүй гэдэг чинь амар сонсогдож байгаа. За тэгвэл одоо бусад улс орны хувьд бол одоо манайх бол ингээд 0.5 1% дээр ингээд очихгүй ингээд явж байна. Бид нар ер нь энийг одоо сайжруулахын тулд ер нь юунаас эхлэнэ гэж бодож байна. Зарим хүмүүс ингэж асуудаг шүү дээ. Би бол одоо хадгаламжийн талаар ажиллаж байгаа одоо хүмүүс санал болоод учраас ингээ хадгал ихлээр л тэгээд идэх. Хангалттай орлогогүй байна. Болоог байна. Тэгэхээр энэ даатгалын энэ одоо энэ дотоодын нийт бүтээгдэхүүний эзлэх хувь нь яаж л 6% дээр очтлоо. Бид нар цаг хугацаа хэрэгтэй байгаа юм уу? Эсвэл бид нар ингээ хангалттай орлоготой болоог байгаас юм уу? Эсвэл бусад улс орн шиг ингээд хөгжиж юм. Ер нь нэг юм шаардлага нь одоо гарцсан юунд байгаа юм. Бид нар ингээд нэг юм цаг хугацаанд дараа болоог байна, хүмүүсийн орлого нэмэгдэг байна да гэдгээр хүлээгээ суугаад байгаа байх юм уу? Одоо тэр нь яах хэвтэй те. Одоо би бас таны нөгөө номын уншигч өөрөө чинь бас фэн л те. За тэгээд тэр номныг уншиж байхад айгүй гол онцлог хэлдэг зүйл нь систем байх хэрэгтэй гэдэг байгаа шүү дээ. Системтэй байх хэрэгтэй. Яг үнэ. Таны орлогын хэмжээ их байна уу, бага байна уу хамаагүй. Яг л нөгөө 6 дансны систем чинь л ажиллаж явах хэрэгтэй. Сая төгрөгийн орлоготой байсан ч 10 сая орлоготой байсан ч тэрнээс тухайн данс руу орж явах хэрэгтэй хувьд нь орж явах хэрэгтэй гэдэг байгаа шүү дээ. Яг тэрнтэй адилхан нөгөө даатгалын хувьд ч систем л байх хэрэгтэй. Одоо энэ хөрөнгийн зах зээлийн хувьд ч бас тухайн хүн системтэй л байж хэрэгтэй гэж би бол харж байгаа. Одоо жишээлбэл банкны сектор яагаад ийм өндөр хөгжилтэй байна вэ? Тэгэхээр банк хүмүүсийн яг өдөр тутмын хэрэглээ болоод ингээ хөвшил болчихж байгаа хөх тийм. Яг үнэ. Хэрэглэхэд амар хялбар байна. Одоо бид нэр банкны үйлчлэгээ авахын тулд салбарыг нь зорих шаардлагагүй болчиход зөндөө бодож штэ. Тэгж байна. Одоо хоёулын энд сууж байгаа л зээлж авч болно, хадгаламж нээж болно, гүйлгээ хийж болно, бүх үйлчлэгийг бараг авчиж болж штэ. Тэгэхээр яг даатгалын компаниуд талаас яг энэ даатгалын үйлчлэгийг ийм амар хялбар болгох тал дээр бас ажиллах хэрэгтэй байгаа тийм. Мэдээж хүмүүсийн хэрэглэхэд илүү амар хялбар ойр дэвт болох хэрэгтэй. Нөгөө талаас хүмүүс хэрэглэгч маань өөрөө бас энэ дээр хичээж зүтгэл гаргах тэр системүүдийг ашиглах хэрэгтэй болж таарах тийм. Тэгэхээр түрүүний хэлдэг та өөрийнхөө амь нас эрүүл мэндийг та өөрийнхөө хурааж хоримтлуулсан эд баялаг хөрөнгөө за тэгээд та нийгэмд амьдарч байгаа юм чинь бусдад харилцаж таараа. Бусдын өмнө хүлээх хариуцлага гэсэн энэ гурван зүйл дээрээ даатгалын нөхөн төлбөр, даатгалын хураамжаа төлөө даатгуулад явчих хэвшчих хэрэгтэй л гэдэг. Тэ. Тэгэхээр заавал нөгөө нэг их мөнгөтэй болсны дараа даатгуулна гэх биш те. Тэ. Тэгэхээр тодорхой хэмжээнд л ер нь бол даатгал гэдэг бол уялдах хэрэгтэй гэх гэдэг шүү дээ. Одоо жишээлбэл ингээл хурааж хоримтлуулсаар хагаад нэг 10 сая төгрөгийн хадгаламжтай болчлоо гэж бодоход за би ер нь айлтгүй болчлоо. Янз бүрийн гинтийн гараад ирэхэд хадгаламжаа аваад одоо тийм баталгаатай болчлоо гэж бодож шít. Гэтэл тэр чинь нэг удаагийн л одоо нөгөө аврах хантаа захгүй. Нэг удаа ч хүрэхгүй юм шүү. Магадгүй тий. Саяны ягаар. Тий. Саяны машин мөргөлтөөр бол юу хамгаалт нь 3-1-д нь л очих юм шүү. Харин тий. За тэгэхээр за ямар ч хадгаламжтай болчлоо гэж бодъё л да тий. Тэгвэл тэр хадгаламжаа гинтийн гарахад бүгдийг нь аваад өгчнө гэж одоо найдаж явах юм уу? Эсвэл янз бүрийн болоход хадгаламж манч байжиг надад тохиолдож болшгүй эрсдлийг би даатгалын компани руу шилжүүлчихье гэж бодох юм бол одоо жишээл 10 сая үнэтэй машина даатгуулыг гэвэл 100 мянгаыг л төлчих болж шít. 100 сая үнэтэй орон сууцаа даатгуулыг гэвэл нэг 130 мянган төгрөг төлөөл бүтэн жил санаа амар байж болно. Гал төмөр, сан техникийн эсвэл одоо газар хөдөлт ч юм уу тий. Дээд айлаас ус алдаад одоо байшин барилгын засвар нь ийм эрсдлүүдээс хамгаалыг үл 100 саяын байртай хүн 130 мянгаыг л төлчих болж байна. 100 сая үнэтэй машинтай хүн бол сая 300 мянгаыг төлөх ч юм уу тий. Ийм байдлаар даатгалд иргэд тийм ээ. Одоо яг нөгөө нэг бид нэр амьдрахын тулд байрны мөнгөө төлдөг,
хогны мөнгөө төлдөг, сөөхий мөнгөө төлдөг те байрны зээлээ төлдөг шиг энийг бид нар заавал төлөө сурцсан байж шүү дээ. За тэгвэл юм чинь тийм ээ. Жилд нэг удаа хөрөнгөө өөрийнхөө амнаас эрүүл мэндийг өөрийнхөө эд хөрөнгийг даатгуулад хөвшгөл хэрэгтэй байгаа юм. Эндээ зориулж мөнгөө төсвөлдөг. Систем рүү орох хэрэгтэй л гэж хараад. Ийм сэтгэлгээр бол очих гэдэг хэрэгтэй тийм. Энийг бол илүү жоох ухаалаг иргэнх гэдэг шүү дээ. Өөрийнх нь төлөө өөрөө санаа тавьдаг. Хадгаламж бол яг тийм шүү дээ. Та өөрийнх нь төлөө өөрөө л мөнгө хийж байна. Гэхдээ бол даатгал бол нэг юмараа өрмөц байгаа. Юу юм бэ гэхэлэр яг нэг хадгаламжийг бол хүн өөрөө мөнгөний ингээд тоог нь өсөж байгаа хараад байгаа учраас бас нэг ийм урамшил авч ин тий. За би бол хадгалаад тэгээ надад ийм хэмжээний мөнгө үлдсэн. Гэтэл нөгөө даатгалыг хүнд л мөнгө өгөөд байгаа юм шиг бодох гээд шүү дээ тий. Гэтэл нөгөө талдаа бол таныг хамгаалаад байгаа ийм дундын сан гэдэг ойлголт руу бид нар одоо ойлгоод шүү дээ тий. За тэгвэл манай даатгалын компани бэр бол нэг жоохон баг бах шиг нэ. Ялангуяа жоохон хүч муутай гэх юм уу. Тэр жишээлбэл за буцаагаад ингээд нэг үйлчлэгээ авъя. Даатгалын компани мөнгө төлчөөд би нэг эмнэлэг дээр очиод нэг үзүүлчихдэг баймаар байна. Даатгалын компани мөнгө төлчөөд надад ингээд эрсдлээс хамгаалах юм зөвлөгөө, мэдээлэл ч юм уу те болгоомжл өгдөг байх нь би нэг үйлчлэл авмаар шүү дээ. Нэг зөвлөх үйлчлэгээ ч юм уу те. Гэт энэ талаас нь ингээд харуул манай одоо даатгалын компани тийшээ орох тийм цаг хугацаа нь болоогүй байна уу? Юу ямар төвшөнд яваад байна? За яг түрүүний хэлдэгчлэн амнаас эрүүл мэнд эд хөрөнгө амнаас эд хөрөнгө хариуцлах гэсэн юм гурван зүйлийг хүн даатгах болно гэдэг шүү дээ. За тэгэхээр эрүүл мэндийн даатгал дээр бол Монголын даатгалын компаниуд үйлчлэгээ үзүүлж байгаа. Зүгээр даатгалын компани өөрийнх нь бодлого, стратегиас хамаарат зарим нь эрүүл мэндийн даатгал дээр нэг анхаарахгүй те нөгөө хариуцлага эд хөрөнгө дээр илүү төвлөрдөг ч юм уу. Зарим компаниуд л илүү эрүүл мэндийн даатгал дээр арай илүү төвлөрдөг ч юм уу те. Тэр бол тухайн байгууллагын өөрийнх нь одоо бодлогоос хамаарж байгаа гэсэн үг те. Тэгэхээр эрүүл мэндийн даатгалын хувьд бол тодорхой хэмжээний агс дэвшил гарцсан явж байгаа. Одоо улсын эрүүл мэндийн даатгалаас юугаараа ялгаатай юм бэ? Тэ. Одоо бид нэр цалингаасаа эрүүл мэндийн даатгал төлж байгаа шүү дээ. Тэгж аа. За тэгвэл би яагаад дахиад мөнгө гаргаж хувийн даатгалын компанид эрүүл мэндэд даатгуулах хэрэгтэй. Тэгэхээр зарчмын хувьд бол ялгаагүй. Ялгаагүй л таны эрүүл мэндэд учрах болзошгүй эрсдлээс хамгаалж байгаа. Хувийн эрүүл мэндийн даатгал нь яадгүй хэр зэрэг та яг энэ хувийн орчин үеийн одоо эмнэлгүүдэд очир дараал багтаа яг тусгаалсан үйлчлэгээ авах боломжтой гэсэн үг тийм. Бид нэр цалингаасаа төлдөг эрүүл мэндийн даатгалын хувьд болохоор нөгөө улсын эмнэлэг дээр очиод очир дарааллаа. Тэр нь хамгийн том бэрхшээл нь очир биш тийм. Очир дарааллаа хүлээгээд ингээд үйлчлүүлнэ гэсэн үг тийм. Одоо хувийн эрүүл мэндийн даатгалд мөнгө төлснөөрөө та цаг хугацааг хэмнэн арай илүү танд зориулсан хувьчилсан үйлчлэгээ авах боломжтой тийм. Тийм байгаа. За тэгээд эрүүл мэндийн даатгалын үйлчлэгээ авлаа гэхэд та жишээлбэл жилдээ нэг удаа эрүүл мэндийн урьдчилсан үзлэгт орчдөг гэдэг ч юм уу тийм. Өөртөө тохиолж болж томоохон эрсдэл эрүүл мэндийн гинтийн эрсдлийг урьдчилж мэдээд урьдчилж эмчлээд одоо урьдсан сэргийлэх арга хэмжээ авах боломжтой гэдэг ч юм. Шударгаас уу. Одоо хүн бол эрүүл мэндийн даатгалтай ингээд танаа дээр чир хэдий төлгөө. Энэ болохоор эрүүл мэндийн даатгалын хувьд болохоор бүтээгдэхүүнийг хэлвэл иймэрхүү үйлчлэгтэй тийм байгаа гэдэг. Энэ болохоор тухайн даатгуулагчаас хамаарат харилцаа адилгүй байдаг. Тэгж байгаа. Тэгээ ер нь бол зүгээр маш энгийнээр нэг иймэрхүү бүтээгдэхүүн төлөө гэдэг нэг хоёул үн ярил мөнгө ярил. За зүгээр зөвхөн Монгол улс дотроо үйлчилдэг. Монгол улс гадаадын улс оронд үйлчлэхгүй гэдэг ч юм уу тийм. Монгол улс дотроо үйлчилдэг гэвэл арай хураамжинд бага байдаг. За ямар төлбөрөөр нэг за би нэг уйлрлын 3 сарын ч юм уу тэгж явдгүй эсвэл яаж жилээр яв. За нэг жилийн төлбөр төлье. Хамгийн бага лимитэр. За энэ дээр жишээлбэл өнгөрсөн жил би яг ингээд би 5 амралтай. 3 хүүхэдтэй их нартайгаа 5 амралтай. Тэгээ яг зөвхөн дотоод үйлчлдэг ийм эрүүл мэндийн даатгалын үйлчлэгээ авахд би нэг сая 500 мянган төгрөг жилийн. Гэр бүлэрээ юм уу? Гэр бүлэрээ. За. Тий. Энэ бол зөвхөн дотоод үйлчлэг. Нэг хүн 200 мянга. 300 мянга. 300 мянга юм уу? Тий. Тэгэхээр илүү нөгөө өндөр хамгаалт аваад илүү өндөр одоо нэмэгдэн тийм ээ. Яа гэх юм бол нэмэгдээ. Даатгуулахын тулд төгжирч яваа юм биш вэ? Та даатгал аппликейшн ашиглан хизээж хаанаас ч даатгуулах боломжтой. Яг
түрүүний хэлдэгчлэн энэ даатгал маань дотроо эрсдлээсээ хамаарат учирч болцсохгүй эрсдлийн хэмжээ гэсэн үг шүү дээ. Дүн ингээ харилцаа адилгүй байгаа. Яг эрүүл мэндийн хувьд бол одоо учирч болцсохгүй эрсдэл насар өндрөөр яригддаг. Яг үнэ. Эрүүл мэнд бол бүр их том яригдана. За тийм болохоор энэ дээр даатгалын компаниуд цаанаа давхар даатгалд хамрагддаг. За өөртөө мэдээж тэр эрсдлийг даахгүй байхаа гэж аюултай тийм. Тэгэхээр энэ дээр бол олон улсын давхар даатгалын байгууллагууд дээр ханддаг. Яг хувийн эрүүл мэндийн даатгалын үйлчлэгийг Монголд бол ихэвчлэн томоохон байгууллагуудын ажилтнуудыг ингээ олноор нь хамруулж одоо даатгалын салбарт ийм пул гэж ярьдаг л да. Одоо нөгөө хэр их олон хүн хамрагдаж байна. Төдий хэмжээгээр нөгөө таны яриад байгаа ийм одоо нөөцийн сан нэмэгддэг. Эргээд хин нэгэнд нь нохирол гарахад тэр сангаасаа төлөхөд цаана дахиад ингээ хотоочихгүй хэмжээний яг үнэ дуусчихгүй хэмжээний сан бүрдэх хэрэгтэй бол. Хэрвээ энэ сан маш бага байгаа гэвэл энэ төрлийн даатгал нь оршин тогтнох боломжгүй гэсэн үг тийм. Тэгж явдаг. Тэгэхээр яг Монголд бол зүгээр жирийн хүн ганцаараа очиод одоо нөгөө нэг тээврийн хэрэгслээ даатгуулж байгаа юм шиг эрүүл мэндийн даатгал авах боломж нь жоохон хязгаарлагдсан л байдаг. Асар өндөр үнэтэй болчихдог. Тэгэхээр энэ дээр болоод жишээлбэл даатгалын компаниуд зарим нь бол энэ дээр үйлчлэгээ үзүүлж байгаа, зарим нь энэ төрлийн даатгалаас жоохон татгалздаг. Яг хөө эн чинь бол мэдээж одоохондоо бяржаагүй байгаа, хөгжөөгүй байгаагийн л одоо юу хийцтэй тий. Цаг үеийн л үйл явдлаас тий. Энэ тэрнээс биш хизээч эрүүл мэндийг даатгахгүй гэсэн үг бол биш шүү дээ. Мэдээж тийшээ явах гээд байна. Одоо эрүүл мэнд бол хамгийн өндөр эрсдэлтэй. Гэхдээ энийг даах хэмжээний нөөцтэй, нөөцийн сан руугаал тэмүүлээд байна гэж ойлгох гэдэг шүү дээ, тийм үү? Тэгэхээр монголчууд нөгөө нэг эрүүл мэндтэйг л одоо нөгөө жолоочийн хариуцлагын даатгалаа татруу гэж боддог, төлхөөс зайлсхийдэг ийм хандлагатай байгаа болохоор эрүүл мэндийн даатгал маань жоохон бүр нэлээд дараагийн шатны юм болчиход байгаа хэрэг. Тийм ээ, тийм болохоор энэ төрлийн даатгал дээр илүү нэг олон улсын байгууллагын ажилтнууд ч юм уу, томоохон корпорациудын ажилтнууд ч юм уу яг энэ төвшөндөө энэ төрлийн даатгалыг илүү их авдаг. Ингээд жирийн иргэдрөөр ороод ирэхэд энэ төрлийн даатгалыг ер нь бол хамрагдалт нь маш бага байдаг. Ягаад гэвэл хураамж нь одоохондоо нөгөө пүүл нь бага учраас хураамж нь арай өндөр гардаг ч юм уу тий. Иймэрхүү дүр зурагтай байгаад байгаа. Тэгэхээр нөгөө нуурын систем хийх гэдэг шүү дээ тий. Яг нэг одоо нөөц сантай болох гэдэг шүү дээ тий. За тэгвэл энэ одоо нөөцийн мөнгө тэрэн дээр бол жишээлбэл ингээд зүгээр нэг дансанд хадгалагддаг мөнгө гэдэг юм уу? Буцаад энэ бизнес цааш ер нь бол энэ даатгалын санхүүгийн хэрэглэл цаашаа яаж яадаг юм бэ? Даатгалын компаниуд болохоор одоо жишээлбэл даатгуулагч нараас даатгалын хураамж гэдэг ингээ орлого гэж бүрдүүллээ тий. За энийг даатгалын нөөц сан гэдэг ингээд бүрдүүлчих. Одоо битүүрийн өнөөдөр төлсөн мөнгө маань даатгалын мөнгө маань шууд манай орлого болдоггүй. Даатгалын компанийн орлого болдоггүй. Ягаад гэвэл та маргааш би даатгалаа болиё гэж цоцолж магадгүй шүү дээ. Тэгэхээр бид нэр жишээлбэл 50,000 төгрөг төллөөхэд 6 сарын дараа та буцаая гэвэл таны 25,000-ыг бид нар буцааж өгнө шүү дээ. Тэгэхээр ингээд өдөр хоног өнгөрөх тусам, сар өнгөрөх тусам таны орлогоос тэрнээр хугацаатаа ноогдох хэмжээний орлогыг одоо орлого боллоо гэж бүртгэж аваад яваад байдаг. Тийм зарчмаар явдаг байхгүй. За тэгээд тэр сангаа болохоор даатгалын компаниуд хэд хэдэн чиглэлээр хөрөнгө оруулалт хийж байршуулдаг. Хамгийн нэг номерт хадгаламж хэлбэрээр арилжааны банкнд хадгалуулдаг. За дараа нь болохоор одоо энэ банк ус санхүүгийн байгууллага байна тий. Банк ус санхүүгийн байгууллагад итгэлцэл гэдэг үйлчилгээ байдаг. Бас нэг хараа жоохон өндөр үнэтэй хадгаламжийн нэг хэлбэр юм уу та. Яг үнэн тий. За тэрний дараа болохоор хөрөнгийн зах зээл дээр брокеринг компаниудаар дамжуулаад хувьцаа, бондын одоо хөрөнгө оруулалт хийдэг. Нөөцөө улмал чанаржуулаа сайжруулж штэ тийм үү? Мөнгөний өөрөөр нь бас мөнгө олох ажил хийж байна тий. Тэгэхээр ер нь бол даатгалын компаниуд үндсэн хураамжийн орлогоос ашиг орлого орлоно гэхээсээ илүү тэр бүрдүүлсэн нөөц хөрөнгөө зөв хөрөнгө оруулалтанд байршуулад тэрний одоо өгөөжөөр одоо гол үйл ажиллагааныхаа орлогыг олдог. Буцаад банкн дээр бид нар бас дэмжлэг үзүүлэх гэж байна. Буцаад бид нар үнд цаасны те зах зээл дээр бид нар бас дэмжлэг үзүүлэх гэж байна. Нөгөө нэг санхүүгийн эргэлтийг л үүсгэж байна шүү дээ. Одоо банкнд даатгалын таны төлсөн хураамж нь даатгалын компаниар дамжаад банкны хадгаламж болоод очиж шүү дээ. Банкуд тэр хадгаламжийг зүгээр байлгахгүй цаашаа иргэд аж ахуйн нэгж байгууллагуудад зээл болгож байгаа. За тэр зээл авсан бизнесүүд чинь эргээд эдийн засагтаа нэмэн өртөг бий болгоно тий.
За банк ус санхүүгийн байгууллагууд олгосон нөгөө ихтгэлцэл маань эргээд нөгөө банк усуудын зээл болгоод ард эргээд байгууллагуудад очино. Хөрөнгө оруулалт. Ялгаагүй л одоо бизнесүүдийн тэ үйл ажиллагааг дэмжиж явж. Тэгэхээр ингээд эдийн засгийн нэг юм том циклийн нэг бүрдэл хэсэг нь яалтчгүй даатгал байгаа. Яг нэг чухал бас нэг юм хэсэг байна тийм ээ. Одоо хөгжих ёстой салбар байна шүү дээ. Тэр одоо түрүүний хоёлаа ингээд харж байгаа дээр тийний өмнөх төр өссөн шүү дээ тийм ээ. Энд дэр жишээлбэл одоо энэ банкыг бол ер нь одоо ингээд манай даатгал ингээд 1% ч хүрэхгүй баг байгаа ч гэсэн энэ хэрвээ ингээд өсөж хөгжих тусмаа буцаагаад банк ус санхугаач бид нар хөрөнгө оруулж дэмжих нь одоо тэр хөрөнгөний зах зээлээч дэмжих нь ингээд энэ эргэлдсэн уялдаа холбоол үүсгэх гэдэг шүү дээ тийм үү. Яг одоо жишээлбэл хүний бие чинь нөгөө системүүдийн систем гэдэг байгаа шүү дээ. Зүрх судас, амьсгалын систем, одоо хоол боловсруулах систем гэдэг чинь. Тэрэн шиг яг энэ санхүүгийн сектор маань өөрөө тухайн улс орны нэг зүрх судасны системтэй зөвөрлж болох нэг систем шүү дээ тийм. Тэгэхээр энэ систем дотроо энэ одоо даатгал хөрөнгөний зах зээл орж ирж байгаа. Би бол даатгалыг илүү дархлааны системтэй зөвөрлмөр санагдав. Одоо гинтийн халдвар төвчин ч юм уу юм шок орж ирэхэд манай дархлаа чинь ингээд өмнө зогсож байгаа шүү дээ. Вакцин шиг тийм. Тэгэхээр бид нэр даатгалд мөнгө төлж ийн гэдэг чинь вакцин хийлгэж ийн гэдэгтэй зөвөрлж болох юм уу да. Гой зөвлөлөөс тэ тажгүй зөвлөл. Тэгээд гинтийн шок ороод ирлээ. Халдвар төвчин ч юм уу вирус нян бидний биеинд орж ирлээ. Бид нэр вакцинжуулсан учраас тэрийг ингээд устгахчихж байгаа. Яг тэрнтэй адилхан даатгалд мөнгө төлчлөө гинтийн эрсдэл гарлаа. Даатгалын компани таны эрсдлийг өмнөөс нь хүлээгээд авчиж байгаа гэсэн үг тийм. Ийм л юу байгаа. Тэгэхээр мэдээч яг өнөөдөр ингээд би бол яг өөрийнхөө хэмжээнд судлаад хайгаад байсан зүйлүүдийн мэдээллийг ямар ч заавлаа. Би даатгалын талаар жоохон ч гэсэн бас агцтай ойлголттой бас болж байна. Нэрээ бодосон чинь түрүүний жишээ бол надад бүр илүү сайн бууж байна л та. Би ингээд нэг 5 жил 6 жил цуглуулсан 30 сая төгрөгтэй бэж итэл хүн бол мэдээж бол гинти эрсдэлд орчихгүй гэж мөнгө хадгалахаас илүү нөгөө нэг амьдралаа сайжруулчих те байр орон сууц авчий гэж бодоо явж байгаа шүү дээ. Ингээ бэж итэл нэг цас ороод тэгээд нөгөө 20% сартаа давхиж явсан чинь авчаад 30 сая асуудалд орчлоо те. Ингээд нөгөө машинаач зараад байдаггүй даатгал маань заавал даатгал маань ч амждаггүй. Тэгээ нөгөө нэг 6 жилийн хөдөлмөрийг нэг удаагийн тэр асуудлаас болоод би ингээд байхгүй болгоно гэдэг бол бид нар яг энийг замаа ингээд хичнээн мундаг янзлаад мундаг засаад бол энэ уусаа дэлхийн улс орон болгонд үүсэж байгаа. Энэ зүгээр нэг л хэлбэр нь болохоос биш ийм эрсдлүүд үүсэж болох юм байна. Тэрний цаана нөхөр одоо жишээл тэр машиныг янзлуулах хэмжээнд мөнгөний төлөөд өөрөө дахиад мөнгө гаргаад машина бараг зараач мөнгө байхгүй юу нөгөө нэг сайхан байр авах мөрөөдөл нь байхгүй болох гээд байдаг. Хажуугаар нь дахиад аав ээж эрүүл мэндийн асуудлууд бас байгаад байдаг. Тэрнийг бид нар дааж чадахгүй. Гэтэл цаанаа бол энийг шийдэж болох гарц юу вэ гэж асуухлаар чи 1% төлөөд тий 1%-ийг л төлөх гээд шүү дээ ерөөсөө тий ингээд тэгээд чи юм одоо эрсдлээ давхар хамгаалаад явж болдгоо юм. Нөө 30 саяхан чи чамд байсан бол тэрнээсээ нэг ячил сарын хүүгийн тий нэгэн сарынхын хүүг чи ингээд даатгал руу хийгээд хамгаалтаа сайжруулаач гэдэг боломж байсан хэвэл бид нар ягаад ийшээ нэрэ харахгүй байна гэдэг зүйлийг л олж харж байна л та. Тэр энэ бол бид хоёрын даатгалын талаар хүмүүст нэг ч гэсэн жоох алхам хийгсэн мэдлэг мэдээллийг өгсөн байх гэж бодож байна. Хоёрдугаард бол биднэрт хөгжүүлэх ёстой маш чухал салбар байна те. Энэ салбар. Гуравдугаард бид нар одоо жишээлбэл дэлхий дээр хаана явж байгаагаа би бас ингээ харсан чинь за бид нар бол 10 хэд дахин хойно явж байгаа гэдвэл энэ буцаага нөгөө нэг дэлхийн иргэдийн ухаалаг байдал ямар хөө төвшөнд байгаа. Би нэг зүйлийг гайхаад байдаг нөгөө гадаадад очиж амьдарч байгаа хүмүүс бол одоо даатгалаа төлнө гэдэг бүр хэвээ. Тэрээс Монголд ерөөсөө төлж байгаагүй зүйлээ очицсан. Одоо манайх даатгалтай тэдийг төлдөг. Тэгээд заавал төлөх ёстой. $200 300. Би одоо нөгөө нэг санхүүгийн зөвлөгөө өгөөд Америкт байгаа хүмүүстэй ингээд ярихлаар одоо сартаа бид нар $100 хэдэн даатгал төлдөг. Хэвэн яриад байгаа байхгүй. Энд дэр ерөөсөө нэг тийм ач холбогдол өгөөл те. Инста энд ингээд шуул болж байгаа байхгүй гэдэг юм байхгүй. Тэгээд тэр нэг систем руу явж ороод тэрийг төлдөг. Тэгээд давхар тэрийг төлж байгаа учраас тэр хүмүүс хэрвээ би энэ даатгалыг төлөхгүй байх юм бол эмнэлэгт очиод би халуулна гэдэг байгаа байхгүй. Би ингээд нэг жоохон хэмжээний зардал гаргаж байна. Жирэмсэн болоход би бол зүгээр нэг даатгал төлдөг хүн бол баг 10%-аараа эмчилгээ хийлгэж хахад даатгал төлдөг хүн бол те чи зүгээр амьдрал чинь зүгээр ингээ хөмөрнө гэж байгаа нэг удаагийн төрөлтөөр ч юм уу те. Тэгэхээр ийм систем руугаа бүр орж чадсан байгааг харахад бүр сонирхолтой байдаг л та. Тэгэхээр бид нар бол энийг ингээд ойлгох хэрэгтэй. Яг би нөгөө өнөөдөр яриад байгаа нэг удаагийн ярилцлагаар бид нар ингээд энэ даатгалыг ойлгоод бодоод ойлгоод авчих зүйл биш л юм байна.
Тэ нэлийн том асуудал яригдана. Тал талаас нь мэркэж ирмэлцтэй. За тэгэхээр хоёулын ярилцлага бас нэлээд явлаа. Тэгээд би төгсгөлд нь бол хоёр ингээд за танаа одоо даатгалын одоо үйлчлэгээний хувьд тийм ээ. Хүмүүст одоо жишээлбэл энэ даатгалыг жишээлбэл та нар зүгээр аваад хэрэгжүүлээд туршаад үзээрэй ч гэдэг юм уу тийм. Би бол иргэддээр ингээд сая бол ингээд жил хагас хугацаанд бол иргэдийн даатгалын асуудлыг хариуцж ажилласан ба штэ. Энэ дээр бол хүмүүст иймэрхүү алдаанууд одоо даатгуулаг усаа болооч юм. Эсвэл даатгалж явж хагаад дунд нь нэг болдог нэг юм сонирхолтой үйл явдал шүү дээ. Ялангуяа одоо ковид үеэр хэр болов тий. Тэгэхээр энэ зүйлүүд ингээд тасалдахгүй тогтмол байлгахын ач холбогдол ч гэдэг юм уу. Энэ тал дээр ингээд харсан хүмүүс санал болгочхоор зүйл юу байсан бэ? За яг түрүүн та хэллээ нөгөө тэр өндөр хөгжилтэй орнуудад даатгалыг бол ерөөсөө амьдралынхаа нэг хэсэг болгоцсон байна шүү дээ. Тийм байна. Яг тэрэн шиг одоо энэ ковид болоод эдийн засгийн ийм тодорхойгүй байдлууд бий болж шүү дээ. Нийгэм эдийн засаг маргааш юу болох нь тодорхойгүй юм байдал. Ийм тодорхойгүй байдал гэдэг чинь эрсдэл гэсэн үг тийм. Юу ч болж магадгүй. Ийм үед одоо нэг олон улсын байгууллагууд ч юм уу ийм хүмүүс бол энэ тодорхойгүй байдлаас бий болжгүй эрсдлээ даатгал руу шилжүүлээд даатгуулад байгаа. Тийм ээ. Манайх болохоор за ийм үед таньж болох зардал юу вэ? Гингуутай даатгал төлдөг хураамжаа багасгадаг ч юм уу тий. Энэ их сонирн байна тий. Эрсдэл үүссэн. Энэ эрсдэл дахиж яаж сунжрахыг мэдэхгүй. Тэгэхээр эрсдлийг даатгалаар эрсдлээ буурладаг юм аа. Эрсдэл үүсээд байх чинь удам багасгаа тий. Тийм хасаад байна тий. Тийм үзэгдэл харагдаж байна. Тийм дүр зураг зүгээр ажиглагдаж байгаа. Тэгэхээр бид бол эрсдэл тодорхойгүй байдал үүсэх тусмаа бид нар энэ эрсдлийг тэр хариуцдаг газар нь даатгах гэж байна. Эргүүлэл тодорхой хэмжээний мөнгө хураамжаа төлөх хэрэгтэй л гэж хараад байгаа. Бас нэг зүйл нь яг нэг талаас энэ нэг хүмүүсийн хэрэглээний зан төлөв асар их өөрчлөгдөж шүү дээ. Бүхэл юмыг амар хялбар гар утсан дээрээсээ ингээл аваад бүх өдрөлийн өөрчлөлтөө юм авах тийм хэрэгцээ шаардлагууд бий болж байна. Энийг дагаад яг манай даатгалын компаниуд, даатгалын салбар маань дагаад хөгжиж байгаа. Банк шиг хэдэн жилийн өмнө энийг нэвтрүүлчихээгүй. Одооноос ингээд илүү амар хялбар шийдлүүдийг бий болгож байна. Яг Тэнгэр даатгал компани хувьд болохоор 2018 онд даатгал гэдэг веб нэвтрүүлсэн. За сая 2020 оны дундуур бид нар даатгал гэдэг аппликейшн бий болгосон. Энэ маань яг л нөгөө банкны үйлчлэгийг одоо бид нар мобайл тэгэл яриа сурчлаа шүү дээ. Тэрэн шиг даатгалаа баг мобайлдаг болцсон гэж болно. Өөрөөр хэлбэл гар утасны аппликейшн ашиглаад өөрийнхөө амнаас эрүүл мэндийг, өөрийнхөө машин орон байрыг, за мөн нөгөө албан журмын даатгал, бас сайн дурын жолоочийн даатгалыг авах боломжтой юм болцсон байна. Тэгэхээр би даатгалын компаниуд чинь энэ дэр тодорхой хэмжээний хүчин чармаалт гаргаж байна. Манай иргэд ч гэсэн те өөрийнхөө эрсдэл, өөрийнхөө өрх гэр бүлийн санхүүгийн эрсдлийг хамгаалах тал дээр бас анхаарад те хуримтлал бий болгоод хэвшиж байгаа шигээ даатгалаар бас тодорхой хэмжээний эрсдлүүдэд хаачих юм бол нэгдүгээр бий болгоцсон хуримтлалаа хамгаална. Эрсдлийн тохиолдол гарлаа гэхдээ хоёрдугаарт өөрийнхөө гэр бүлийн амнаас, гишүүдийн амнаас эрүүл мэнд, эд хөрөнгө баялагийг хамгаалах юм боломж байгаа тийм. Тэгэхээр энийг бол ашиглаараа танд маш ойрхон энэ даатгалын үйлчилгээ очсон байгаа шүү. Даатгал гэдэг аппликейшн. За ямар ч аппар бол орж болж байна. Одоо бүр илүү хялбар болж шүү дээ тийм ээ. Гуравдугаарт нэрээ бас бодосон чинь үнэхээр та гэр бүлдээ хайртай юм бол даатгуулаач тий. Хайртай юм бол тий. Хайр гэдэг бол одоо тэр хүмүүсийн өмнөөс ямар нэгэн хариуцлага хүлээн тий. Тэр нь бэлэн байх хэрэгтэй гэдэг тий. Тэр чинь бол дэмжигээ даатгалын компаниуд байгаад байдаг. Бид нар энийгээ дотоодын даатгалын компаниудыг хөгжүүлэх, тэрний үйлчлүүлэгч байх хэрэгцээ байна. Тэгжиж нөгөө нэг энэ компаниуд ч одоо юу гэдэг дэлгүүрээр ярих юм бол жижигэн түүчсэн бол супермаркет болоод улам чанарчаад улам үйлчлэг боловсронгуй болоод явах гад байдаг тий. За бид нар чинь яг тэр талаас нь харуулах зүгээр юм байна. Би бол тэгж бас харж байна. Ер нь яг өмнө нь бол одоо хүмүүс бол одоо тэнгэрт даатгадаг байлаа шүү дээ. Тэнгэр даатгалд биш. Тэнгэрт даатгадаг байлаа шүү дээ. Мөнх хөх тэнгэртэй. За мэдээж яг итгэл бишрэл, сүсэг бишрэл бол хүмүүс ямар нэгэн итгэл найдвар байхын тулд, айхгүй байхын тулд те бас нэг юм чамд далдын нэг юм хүч нөлөөлдөг, тусалдаг гэдэг юмыг одоо хүн төрлөخت ихэлсэн цагаасаа л
харж ирсэн баг те. Тэгвэл өнөөдөр ингээд гандан янз янзын одоо жишээлбэл энэ сүм хийдэр явдаг. Тийшээ ингээ мөнгө өгж өөрийнхөө амьдралыг даатгадаг гэсэн бол өнөөдөр жоохон практик бодиттой болж байна те. Хүмүүс жоохон шинжлэх ухаан чандж байна те. Тэгэхээр яг ийм шинжлэх ухаанч болж байгаагийнх нь том илэрлэл нь яг өөрөө өөртөө санаа тавьж байгаа. Мөн бас хоёрдугаар тэр нэг хамтын нийгмийн хамгийн том бас нэг юм уялдах нэг чухал бас үнцэг бол даатгалын үнцэг байх нь шүү дээ те. Тэр талаас нь ингээд бас харуул их зүйтэй юм байна гэдэг талаас ч гэсэн бас харагдаад байна. Тэгэхээр одоо бол иргэд илүү ухаалаг болоод өөрсдийнхөө эрүүл мэнд аюулгүй байдал, эд хөрөнгө буцаагаад бусдын аюулгүй байдал, эд хөрөнгө эрүүл мэндэд санаа тавих үүднээс даатгалын системээр хамтарцгаая гэдэг ойлголтыг л хараад байна л да тийм. Яг үнэ. Нэгэнд бид энэ нийгэмд одоо нэг одоо нүүдлийн мал аж ахуй энэ соёлтой улс орны хувьд бол сүүлийн 100 жил одоо ингээд суурин газар суурин хот суурин амьдралаар бид нар ингээд амьдраад одоо бусад хөгжилтэй улс орны жишгээр амьдарч шүү дээ тий. Тэгэхээр энд бол яалтчгүй нийгмийн хамтын ийм хэм маяг руу бид нар шилжиж байгаа. За тэгээд тэнд дөрөвний хэлсэнчлэн альва нийгэм бидний одоо өөрт болон бусдад хин нэгэнд нь альва санхүүгийн эрсдэл болоход тэрийг нийгмээр хамтаараа даван туулдаг шийдэл нь хүн төрөлхтөн хөгжлийнхаа түүхэнд гаргасан нь даатгал. Тэгэхээр энэ бол бид өөрсдөө ч хамгаалж байгаа нийгэмдээ ч хариуцлагатай байхын тулд тодорхой хэмжээний төлбөр хураамж төлж явах. Тэр маань даатгал болчиход байгаа тийм. Бидний эргэн тойронд байгаа нийгэм маань ороо бусгаа ингээл өвчин зовлон эрсдэлтэй дунд байгаад бол бид аз жаргалтай байхгүй шүү дээ тий. Тэгэхээр нийгэм маань өөрөө ингээ хамтдаа нэгдээд энэ асуудлуудаа ингээ шийдээд эхлэх юм бол илүү амар тайван, илүү аз жаргалтай ийм л нийгмийг бид хамтдаа бүтээн шүү дээ тий. За ямар ч сан баярлалаа. Тэгэд бит хоёр бол ингээд ямар ч сан иргэдийн даатгалын боловсролыг тий иргэдэд ер нь даатгал ямар хэрэгтэй гэдэг талаар багч болтугай нэг юм ойлголтыг өгсөн багч болж байна. Миний хувьд бол бас миний үнэт зүйлтэй их уялдаж байна л да. Тэгээд би тийм учраас бүр даатгал руу өнөөдөр маргаашгүй ингээд хөрөнгө оруулалт хийх хэрэгтэй юм байна. Энийгээ одоо сайн дурын даатгал руу алхмууд хийх хэрэгтэй юм байна гэдээ бүр тийм ихтгэл үнэмшил хүртэл төрж байна. Одоо юу юутай холбоотой гэхээр хүн бол хувьдаа л ингээд мөнгө хадгалаад, хувьдаа л баяжаал, хувьдаа л аюулгүй байхын цаана би нийгэм рүү яаж хөрөнгө оруулалт хийх вэ гэдэг энэ үнэт зүйл байдаг л та. Тэгэд бид тэр үнэт зүйл бол санхүүгийн зах зээлийг бид нар дотоодоо хөгжүүлэх боломж бол даатгал өөрөө тийшээ илүү чиглэсэн юм цаад уялдаа холбооны мэддэг юм гэдгийг мэдээж явах таатай байна. Хоёрдугаар бид нарыг бас даатгалын хувьд бол хэр ирээдүйдээ санаа зовдөг ард түмэн юм бэ гэдгийг саяны статистик үзүүлэлээр ингээд харуулж гисэн баярлж байна. Тэ 10 хүн тутмын нэг нь сайн дурын даатгал хийгээд ирээдүйдээ анхаарал тавиад явж байна. Тэгэхээр бид нар нэг юм сүсэг биширлийнхаа цаг үеэс ингээд наашлах гад нэг ганц нэг хүн жоохон шинжлэх ухаан чандж байгаа юм байна. Тэрний тоонд ингээд нэмэгдээд орох хэрэгтэй юм гэдэг харж байна. 3-дугаарт болохоор Монголд бол даатгалын бас үүсгэх ямар гоё боловсронгуй болж байгаа гэдгийг одоо даатгал вебсайт үүссэн нэггээр явж байна гэдгийг харахад таатай байна. За тэгээд саяны тэр нэг учирч болшгүй том эрсдлүүд бидний эргэн тойронд байна. Тэр нөхөр ч гэсэн тослын өөрөөхөө ирээдүйн эрсдлийг ч гэсэн хамгаалъя. Бидний тархинаас бодлоос гадуурх юм эрсдлүүд бол зөндөл байгаа юм байна. Тэрэн дээр ингээ болгоомжтой ханддаг бол ядчил хадгалж байгаа мөнгө хамгаалъя гэдэг тий. Тэр зүйлийг ч гэсэн ингээд ойлгож авч нэмэлт ойлголт толоход тусдаг хүн боллоо гэж харж байна. За тэгээд маш их баярлалаа. Баярлалаа. Тий. Хоёулаас чухал мэдээллүүдийг манай сонсогч нарт, үзэгч нарт өгсөн байх гэж найдаж байна. Тэгээд мэдээж дахиад даатгалын талаар илүү их гүнзгийрүүлсэн тий мэдлэг мэдээллүүдийг олж авахын тулд алхамаа хийцгээе. Түрүүн бол 3 даатгалын англи байт юм байна. За төлж байгаа хэлбэр нь заавал альбом бос гэд 2 янзаар байна тий гэдэг нэг ерөнхий нэг наа талын юм ойлголтуудыг олоод авчлаа гэж бодож байна. Олон кейсүүд, олон жишээнүүд байгаа бах одоо юу гэдэм буцаад нөхөн олгороо авсан хүмүүсийн тэр сэтгэгдэл тий ийм гой баялаг жишээнүүд байгаа бах тий тэр талаар ингээд дараа бас ярилцах цаг боломжууд олдох байх гэж бодож байна. Тэгж найдаж байна. Тэгээд аливаа энэ өөрчлөлт маань нэг удаагийн орлогоор биш те цагийн тодорхой цаг хугацаа зарцуулна шүү дээ те хүмүүсийн даатгалын талаарх ойлголт мэдлэг дадал хөвчлийг өөрчлөгдтэй. Тэгэхээр яг энэ тал дээр бол ингээд цаашдаа дахиад хамтарсан ийм одоо мэдлэг олох
алхмуудыг хийнэ гэж найдаж байна. Тийм, би бол яг тэр талаас бол дахиад зочноор хувираад дахиад хоёулаа дараагийн төвчний ярилцлагыг хийх байхаа гэж бодож байна. За ингээд хадгаламжийн талаар хадгаламжийг илүү ухаалаг болгохын тулд бид нар даатгалын алхам руу хамтдаа явцгаая. Хоёр дахь том алхмаа хамтдаа хийцгээе гэдэг үүднээс өнөөдрийнхөө ярилцлагыг хийлээ. Тэгээ за эхлэх үү гэдэг бол туршаад үз. Та хэрэгжүүлээд үз. Аппликейшнаа татаад ороод өөрийнхөө анхны одоо жишээл ирээдүйдээ анхааралтай авах төлбөрийг төлөөд үйлчлэгээ аваад үзэх хэрэгтэй. Тэгээ ингээд бол бид нар дараа нь хэрэглэгч болоод эхлэх юм бол өстой шүүмжлэн, муулан, сайлан бүх юм ингээд амьд явах хэрэгтэй. Тэрнээс ч бол ингээл дам магтах гал өстой хэрэгтэй юм байна. Энэ дотор мэдээж асуудал бэрхшээлүүд байгаа, сул талууд байгаа, хөгжүүлэх ёстой ойлголтууд те зүйлүүд байгаа гэж харж байна. Тэг ингээд нэг юмаа дэлгээд ярьдаг хэрэглэгч болох хэрэгтэй. Нөгөө хэрэглэгч болоогүй хөндлөнгөөс шүүмжлээл те. Танаа даатгал гэл өөрөө нэг ч удаа даатгалыг сайн дурд төлөөгөөч те. Мөнгө өгөхгүй байна энэ гэл те. Тэгэхээр ийм нөө бодит нэг асуудлыг яриад ингээд хөгжүүлээд явах хэрэгтэй ийм чухал салбар шүү гэдэг талаас нь хараад өнөөдөр зочноор үлээ. За баярлалаа. Маш их баярлалаа. Баярлалаа. Амжилт хүсье. Тий. За ингээд бүгдээрээ дараагийн за эхлэхүү подкастн дээр уулзцгаая. Энэ өдрийнхөө зочинтой ярилцлага энэ хүрээ дуусгая. За баяр та.